Сайн байцгаана уу? Өнөөдөр бүгдээрээ дархлааны талаар мэдэж авцгаая. Бид амьдарч, амьсгалж буй мөч бүртээ бактери, вирусын халдварын дайралтанд өртөж байдаг. Хитэн тэр бумаар тоологдох бактери, вирус, мөөгөнцрүүд бидний биед орж өвчлүүлэхээр байнгын дайралт хийж байдаг. Ийм учраас бидний бие өөрийн гэсэн цэрэг, цагдаа, тагнуул, тусгай ажилтнуудаас бүрдсэн аримтай байдаг ба нэг гэсэндээ бидний өгөхөөс хамгаалж байдаг гэсэн үг. Эдгээр сэргүүдийг биеийн дархлаа гэж нэрлэдэг. Хүний биеийн дархлаа нь хоорондоо харилцан хамааралтай ажиллах, дайсныг устгах, хамгаалтын үүрэг гүйцэтгэх, шимэгч хорхойнуудтай тэмцэх, үр өвсгөл үүсгэх, бусад эсүүдийг идэвхжүүлэх, эсрэг биеийг үүсгэх, халдвар авсан эсүүдийг устгах, стратегийн ач холбогдолтой шийдвэр гаргах, дайсныг санах, тэрийг мартахгүй байх, дайсныг олж илрүүлэх, тэмдэг тавих гэх мэт үндсэн 12 үүргийг гүйцэтгэдэг. Дархлаа нь мөн 21 төрлийн цэргүүд буюу эсүүдээс тогтох ба 2 төрлийн уургийг ялгаруулдаг байна. Одоо өөрсдийн дархлааны эсүүдийг буюу цэргүүдийг ямар чухал үүрэг гүйцэтгэдэг вэ гэдгийг ойлгож авцгаая. Хамгийн чухал үүргийг нь энд харууллаа. Макрофаг эс. Жишээ нь макрофаг эс нь дайсныг устгах, эсүүдийг идэвхжүүлэх, үр өвсгөл үүсгэх, холбоо тогтоох зэрэг үүргүүдийг гүйцэтгэдэг байх нь. Ингээд бүх эсүүдийн хооронд нь хэрхэн холбогдож уялдаатай ажилтгийг харуулбал ийм зураглал харж болно. Хүний бие дархлаа тогтолцоо үнэхээр гайхамшигтай төгс бөгөөд нарийн цогон байгуулалттай байгаа биз? Хитрхийн нарийн том сэдв учраас товчхон ярив. Жишээ нь хэрвээ бидний биед халдвар орох үед юу болдог вэ гэж сүлээд үзье. За, нэгэн сайхан зуны өдөр явж байтал гинт ингээд хуруугаа зүсчлээ гэж бодъё. Бидний хамгийн ихний хамгаалах зэрэг бол арьс юм. Хэрвээ арьс зүсэгдэж хамгаалалт алдагдахад зүсэгдсэн хэсгээр бактери бие рүү нэвтрэн орно. Бактери, вирус аль нь ч байж болох ч энэ удаа бүгдээрээ бактеригээ төсөлцгөө. Эдгээр дайснууд энэ боломжийг л хүлээж идэв штэ. Ингээд л хүний биед нэвтэрч орсныхан дараа бактериуд дунджаар 20 минут тутамд хуваагдан олширч эхэлдэг. Эхлээд цөөхүүлээ байхдаа тийм ч амар биш байж болох ч тоон олширхын хэрээр орчин тойрноо өөрчилж бидний биеийг хортуулж эхэлдэг байх нэ. Тиймээс дархлаа эдгээр хорт бактериудыг айл болох хурдан устгах хэрэгтэй байдаг. Фронтын хамгийн урд эгнээний цэргүүд болох макрофагууд бактериудын эсрэг дайнд эхэлж ордог. Макрофаг нь бусад эсүүдтэй харьцуулахад маш том хэмжээтэй бөгөөд биеийн бараг бүх хэсгүүдэд тулаанд бэлэн макрофагууд байрлаж байдаг. Ихэнх тохиолдолд эрлэгэг макрофаг эсүүд дангаараа халдварыг таслан зогсоож чаддаг. Учир нь нэг макрофаг эс 100 орчим дайсны талын бактериудыг устгах чадвартай супер цэрэг юм. Яаж устгадаг вэ гэж үү? Энэ хортой эс эсвэл бактерийг залгихад макрофаг дотор байдаг энзимүүд тэдгээрийг доор нь алж орхидог. Үүнээс гадна макрофаг эсүүд өрөвслийн процессыг эхлүүлж цусны судас руу дохио өгснөөр судаснаас цусны шингэн дайны талбар руу орж ирдэг байна. Ингэснээр байлдаанд манай цэргүүдэд давуу тал болж өгдөг байх нэ. Бид үүнийг хавдах гэж нэрлэдэг. Жишээ нь голдуу гэмтсэн хэсгүүд бамбайж ус хоримтлагддаг нь хавдаж буй гэлдэг. Хэрвээ макрофагууд дангаараа байлдаа дийлэхгүй бол нэмэлт өвч дуудана. Дараагийн игнэний шилдэг цэргүүд болох нейтрофилууд дайнд нэгдэнэ. Нейтрофилууд нь нэлээд харгас маягийн цэргүүд учраас энэ дайны үед эрүүл эсүүд ч үрэгдэх нь бий. Эдгээр эсүүд нь маш харгас дайжид учраас хит их хохирол учруулахгүйгээр програмчлагдсан байдаг ба дайны талбарт очиод 5 хоногийн дараа амиа өвөдөх буюу өөрөөгөө хороодог байна. Хэрэв макрофаг нейтрофил эсүүд хамт тултаа дийлэхгүй бол дараагийн нэмэлт хүчийг дуудана. Энэ удаад дендрит гэдэг нэртэй эсүүд байлдаанд нэгдэнэ. Энэ эсүүд маш чухал тагнуулын үүрэг гүйцэтгэдэг ба дайсны цэргүүдийг буюу бактери, вирусыг жижиг хэсэг болгон хувааж гадаргуу дээрээ хилчлэх үүрэгтэй. Бид нар хоолоо идээд хоолнд давс эсвэл элсэн чихэр хийдсэн байгааг мэддэгтэй адилхан. Ингэснээр вирус болон вирусын эсрэг нарийн мэрэгжлийн цэргүүдийг дуудах, хэрвээ бактери байвал бактерийн эсрэг мэрэгжлийн цэргүүдийг дуудах үүрэгтэй. Манай тохиолдлын хувьд бактерийн эсрэг мэрэгжлийн цэргүүд шаардлагатай байгаа. Иймд хамгийн ойр байрлах тунгалгийн булчирхай руу очих ба энэхүү үйл явц нэг өдөр орчим шаардна. Энд хэдэн тэр бумаар тоологдох T helper буюу туслах эсүүд, T killer буюу мэрэгжлийн алуурчин эсүүд тушаал хүлээн идэвхтэй байдалтай байж байгаа. T эсүүд нь үнэхээр мэрэгжлийн дайчин цэргүүд гэж хэлж болно. Учир нь эдгээр эсүүд төрөнгүүтэй байлдааны сургуультанд ордог бөгөөд зөвхөн 25% нь л энэхүү сургуультын дараа амьд үлддэг бол 75% нь сургуулийн үед өгдөг байх нь. За буцаад дайнлага орцгоё. Дендрит эсүүд буюу тагнуулын эсүүд бактери эсвэл вирусыг илчилснийхаа дараа T туслах эсүүд
очиж илчлэгдсэн дайснуудтайгаа танилцах ба үүний дараа хэдэн мянга болж хуваагддаг. Зарим нь тунгалагын булчирхайтай санамжийн эс болон архивлэгдэн үлдэх ба ингэснээр ахин халдвар орж ирэх үед шууд л идэвхжиж дайсныг дарах устгах боломжтой болдог. Харин тодорхой хэсэг нь дайны талбар руу туслахаар орно. Үлдсэн хэсэг нь бие эсүүд гэж нэрлэгдэх дараагийн дайчдыг идэвхжүүлдэг. Бие эсүүд бидний мэдэж байгаачлан антибоди буюу эсрэг биетүүдийг ялгаруулдаг. Тийм ээ, бидний харж байгаачлан бидний биеийн дархлаа тогтолцоо бол дэлхийн хамгийн шилдэг аримаас ч нарийн зохион байгуулалттайгаар вирус, бактери, мөөгөнцөр гэх мэт бүх төрлийн халдваруудтай тулалддаг. Одоо бүгдээрээ үргэлжлүүлээд дайн лугаа иргэн орцгоё. Дайн маш хүчтэй өрнөж байна. Учир нь бактерийн эсүүд маш олон болж хуваагдсан тул тулалдаж буй манай дархлааны цэргүүд бүрэн ялж чадаагүй. Бас олноороо дайны талбарт өгөж байна. Туслагч Т эсүүд бусад эсүүдэд дайн дуусаагүй байгааг мэдэгдэж улмаар хүчтэй дайдах сигналыг өгсөөр байна. Энэ үед 2 дугаар шатны хамгаалалт гарч ирдэг. Бие эсээс ялгарсан эсрэг биетүүд маш их хэмжээгээр дайны талбар руу очиж бактериудыг устгадаг. Зарим тохиолдолд шууд алдаг, эсвэл дайны эсүүд дээр очиж наалдан дайсан шүү гэсэн тэмдэг тавьдаг. Ийм тэмдэгтэй дайсныг макрофаг эсүүд маш хурдан таньж очиж устгаж чаддаг. Одоо байлдаж байгаа манай талын цэргүүд яллаа гэж бодъё. Гэвч манай талын маш олон эсүүд өгсөн байна. Мөн дайн тусгад идэвхжсэн дархлааны эсүүд хэрэггүй болох тул тэд өөрсөндөө аяндаа үхээ тусддаг байна. Энэ бол бидний дархлааны систем хэрхэн ажилладаг талаарх маш энгийн бүр хэтэрхий энгийн тайлбар юм. Хүний бие бол гайхамшигтай бөгөөд одоо хүртэл эрдэмтэд эс доторх механизмуудыг судалж шинээр нээсээр л байна. Үүнийг үзэж буй тааж гисэн эрдэмтэн судлаач болж дэлхийн шинжлэх ухаанд өөрийн оюун ухааны чадвараа нэмэрлэх боломжтой шүү. Дараагийн дугаарт өөр нэгэн сэдвээр дахин уулзцгаая.